Hello everyone. Тэгэхээр өнөөдөр болор зөвлөгтэй уулзаад Wall Street English-т ямар ангиуд байдгүй, ямар ангиуд нь яаж явагддгүй, яманд зориулсан ангиуд байдгүй гэх мэтчлэн ангиудтай холбоотой мэдээллүүдийг авцгаая. Let's go. Тэгэхээр хэвлээ яг Wall Street-ийн парк гарден дэх салбар буюу салбар 1 тэр хүрээд ирсэн маань үндсэн төв салбар дээр хүрээд ирсэн маань энэ салбар нь болохоор парк гарден плазыг 14 давхарт байрладаг. За тэгэхээр зөвлөгтэйг уулзцгаая. За өөрөөр нь танилцуулаад өгөөч. За хасамцсан намайг болор гэдэг Wall Street English сургалтын зөвлөхөөр ажилладаг байгаа. За окей. Болроо өнөөдөр надад нэг хэд асуулт байна. Тэгэхээр Wall Street English яг ямар ангиуд байдгийг тэр ангиуд нэг ямар хичээл заадгийг тэр талаар мэдчих авах гээд. Тэр хуулийн яваад сайхан ангиудын танилцуулаад өгчүүл яаж байна. За тэгэхээр эхний анги маань нэг юм том шилэн анги байна. Энэ нь болохоор яадаг анги үлээ? За энэ нь болохоор complimentary class буюу ер нь бол дүрм дээр суурилсан нэмэлт ярианы анги байгаа. За оюутнууд маань үндсэн хичээл дээр үзсэн дүрм болон үгийн сангаа за ямар нөхцөлд хэрхэн ашиглах талаар ашиглахаа одоо багштайгаа хамтдаа давтдаг анги байгаа. Окей. За тэгэхээр ерөнхийдөө бол хичээл дээрээс одоо үзсэн зүйлүүдийг хурж ирээд баттгаад тэгээ дүрм бүрмээ сайжруулаад явдаг гэсэн үг байна шүү дээ. Тийм ер нь бол алдаа гаргуул багшин доор бүрэн засаад явчихдаг. Анги нь бол нэг иймэрхүү юм байна. Тэгвэл ер нь бол хэдэн оюутантай ер нь хичээл нь явагддаг вэ? За ер нь бол яг том харагдаж гэсэн 5-8 л асуудаг байгаа. 5-8 л хурж ирээ тэгээ багштай юм. Тийм. Окей. За ойлголоо. Let's move on to the next class. Энэ юм жижигхэн анги байна. Дотроо нэг 3-4 судалтай юм. Энэ ангид ерөнхийдөө бол ямар хичээл ордог вэ? Яг юунд зориулсан анги байна? За энэ анги нь болохоор encounter class байгаа. За оюутнууд маань үтсэн unit хичээлээ гадаад багштай хамтдаа баттдаг. За ер нь бол яг шалгалт гэж хэлж болно. За хүний тоон бол ер нь 4 дотроо байдаг. За тэгэхээр монгол хүмүүст яг нэг тулгамдтай асуулт байдаг шүү дээ. Тэр нь нэг ярих, гадаад хүнтэй ярих гэдэг. За тэгвэл энэ encounter анги нь яг танаас хурсан зүйлийг бол яриулах гэдэг анги юм байна. Тэгвэл энэ ангитай суусны дараа ер нь бол оюутнуудад яг ямар мэдрэмж төрдөг вэ? Яаж нөлөөлдөг вэ? За энэ ангид сууснаар ер нь оюутнууд маань за ер нь бол гадаад хүмүүстэй харьцаж чадах юм байна. За англиар мөн ярьж чадах юм байна гэдгийг ер нь ойлгож мэдэж авдаг байгаа. За эхний ер нь бол 1-2 encounter-д орсны дараагаар оюутнууд маань ер нь нэлийн өөрсдөө ихтэй болчдөг тийм. Окей. За encounter анги байлаа. За тэгээ let's move on to the next angi. Дараагийн анги нь social club гэдэг айгу том анги байгаа гэсэн. Зөндөө бол юм жижигхэн сандлууттай open area байна. За тэгэхээр энд бол social club гэдэг аа тий. Social club гэдэг анги нь ороод байгаа. За ямар хуу анги вэ? Яг ямар хичээл ордог анги вэ? За ер нь бол оюутнууд маань англи хэл дээр тоглоом тоглож, за кино үзэж, ер нь илүү хөгжилтэй байдлаар англи хэлийг суралцдаг байгаа. Тэгэхээр энэ чинь илүү нээлттэй оролцдог гэсэн үг шүү дээ. Тэгвэл ер нь бол оюутнуудын тоо буюу суралцагчдын тоо нь ер нь хэр олоолаа суудаг вэ? За энэ анги маань ижил түвшний 10-аас 18 оюутнууд хамтдаа суралцдаг. За ер нь олуулаа байгаагийн давуу тал нь бол оюутнууд маань тус бүр ер нь олонний урд хүмүүсийн дунд ер нь ярихаас ч санаа зовх нь бол арилахад тусалдаг байгаа. Тэгэхээр олуулаа сурснаар одоо юу гэдэг олон хүнд өөрийнхөө англи хэлийг ашиглаж ярих тэр нэг айцаасаа ер нь салгатнал туслана гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр миний сонсноор бас IELTS болон business bundle гэд хоёр анги байгаад байгаа. Тэ энэ хоёр анги нь яаж явагддаг бол тэ ямар хөө хичээлүүд ер нь ордог вэ? Бизнесийн англи хэл дээр оюутнууд маань хэрхэн альбом мэл бичих, презентац тавьж бэлдэх, ер нь бол бизнесийн харилцан ярианууд гэх мэт иймэрхүү ангиуд бол ордог. За IELTS-ийн анги дээр маань оюутнууд маань яг үндсэн дөрвөн чадвараа бэлддэг. За мөн mock test өгөх боломжтой байдаг. За тэгэхээр IELTS-ийн анги дээр нь бол mock test-тэй өгөөд тэгээ ерөнхийдөө дөрвөн хичээлүүд дөрвөн одоо нөгөө нэг үндсэн чиглэл байна шүү дээ. Тэрэн дээр бэлдээ явчих юм байна. Бизнес класс дээр болохоор сая энэ хэлсэнчлээ яг ур чадваруудаа хөгжүүлэх. Тэр яг гадаад хэллэгүүдийг суралцана гэсэн үг байна шүү дээ. За окей, баярлалаа. За тэгэхээр консалтант буюу зөвлөх болортой баярлалаа. Бүхэл ангиудын сан танилцуулаад авчлаа. Зөндөө олон ангиуд байдаг юм байна. За тэгээд танд ч гэсэн асуух асуултууд байвал Wall Street English руу бичээд үлдээгээрэй. Баярлалаа.